Tough teacher, welcome to my channel. Hi guys. Okay, today we're going to have some coffee. Let's have some coffee. Okay, за бүгдээ өнөөдөр кофе ууцгаая буюу кофе шопоор үйлчлүүлж үзье. Кофе шопод та нар одоо орчин үед бүгдээ зөндөө их ордог болсон тийм Монголд ч гэсэн гадаадд бол бүр ойлгомжтой. За coffee ordering буюу кофега захиалах үйл явцыг бүгдээ үздэцгээе. Бариста гэдэг нь кофе хийдэг хүний хэлдэг. Кофе хийн гэдэг одоо бүр бариста гэдэг тусдаа мэргэжил байдаг болсон. Тухайн кофег маш олон төрөл байдаг учраас тэр бүх олон төрлүүдийг хийж сурах шаардлагатайс учраас энэ тусдаа бүр мэргэжил болж хөгжсөн байна. Бариста гэдэг нь кофе хийдэг хүний хэлнэ. Окей, за customer гэхээр ойлгомжтой. Энэ бол та өөрөө тийм. Hello, what would you like to order? За та юу захиалах вэ? Customer хариулна. Hi, I'd like a cup of latte please. За a cup of гэж байгаа. Нэг ширхэг аяга латте авах гэж байгаа учраас тийм. За latte гэдэг нь болохоор кофений нэг төрөл. За американо, латте, мока гэдэг зөндөө олон төрөл байдаг тийм. Латте нь болохоор ерөнхийдөө сүйтэй кофег хэлдэг гэсэн үг. За үйлчлэгний газар үйлчилж байгаа учраас please араас нь залгана тийм. За бариста to go or for here явах гэдэг үгтэй. За аваад явахаар уу эсвэл эндээ явахаар уу for here гэдэг нь энд гэсэн үг. Үйлчлүүлэгч to go авч явахаар. Sure, small, medium or large. За ихэнх кофе шопуудад ийм гурван хэмжээтэй аяга байдаг гэсэн үг. Жижиг хэмжээтэй, эсвэл дунд хэмжээтэй, эсвэл том хэмжээтэй авах уу гэж асууж байгаа. За хувцсны хэмжээн дээр хүртэл small, medium, large хэрэглэгддэг тийм. Ер нь ихэнх зүйлсийн хэмжээн дээр энэ гурван хэмжигдэхүүнүүд гарч ирдэг аах шүү. Окей, за үйлчлүүлэгч нь зөрүүлээд medium please. За дунд зэргийг авъя гэж байна. Anything else? За anything гэдэг үг дахиж гарч ирж байна те. Өөр ямар нэгэн зүйл авах уу гэж else гэдэг нь ондоо гэсэн үг. Эннээс гадна гэсэн санаа. За тэгэхээр өөр юм авах уу гэж байна те. Илүү өөр ондоо юм авах уу? Anything else? Yes, one chocolate cake. За chocolate гэдэг үг мэдэнтэй шоколад гэсэн үг. Cake гэдэг нь бялуу хэлж байгаа. Cake гэдэг нь бялуу. One chocolate cake. Нэг шиг шоколадтай бялуу авъя гэж. За нэг шоколадтай бялуу. Okay. That's $6. За нийтдээ $6 болж байна. That гэдэг нь тэр зүйлийг хэлж байгаа тийм. That's гэдэг нь that is гэдгийг товчлол шүү. Here you are. За $6 өглөө тийм мэг өгч. Thank you. Here's your change. За change гэдгийг багш нь дөрөвний хөдөлთა алцтай хичээл дээр үзсэн тийм хариулт мөнгөө хэлдэг. Үндс утга нь болохоор өөрчлөлт гэдгийг хэлдэг тийм. Ямар нэг юмыг өөрчлөхийг хэлдэг. За мөнгөний хэллэгэн дээр энэ болохоор хариулт мөнгө л авчдаг. Here is your change гэдгээд товчлоод here's your change. Thanks. За тэгэхээр $6-аас их мөнгө өгсөн байж таарах гэдэг тийм. За дараагийнх нь receiving the order. За receive гэдэг нь хүлээж авах гэсэн үг. Ямар нэг зүйлийг хүлээж авах, танд ирсэн зүйлийг хүлээж авах. Receive a call гэх юм бол дуудлага хүлээж авах байна шүү дээ. Утасны дуудлага хүлээж авах. За receive the order. За захиалга хүлээж авах. Order гэдгийг захиалга гэдэг юм хичээл дээр үзсэн тийм. За here's your coffee and the cake. Enjoy. За их кофе шопуудад биднэрт нэг юм захиалганд болохоор дууддаг гэрэл астыг дуурдаг зүйл өгдөг тийм. За тэгэхээр тэрийг аваад та биелтэйгээ хамт аваа авчдаг гэсэн үг. За кофе чинь бас энэ бялуу чинь. Тэгээд enjoy гэдэг нь таалаарай, таашаалтайгаарай гэдэг санаа хэлж байна. Баярлалаа. You're welcome. Have a nice day.
За. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. You too. За өөрөө ч гэсэн тий. Та ч гэсэн гэдэг үг шүү дээ. Too гэдэг чинь. За. Ерөнхийдөө иймэрхүү харилцан яриануд явагдана. За энэ дээр болохоор багш нь энэ кофений төрлүүдийг бичсэн зураг оруулсан байгаа. Espresso, americano, cortado, cappuccino, latte, maple latte, chai latte. За энэ кофений төрлүүдийг бүгдийн цээжлэн гэдэг жоох их хэцүү. Яагаад гэхээр тухайн кофе шоп өөрийнхөө онцлогт тохируулсан маш олон төрлийн орц нарийнгатай кофенуудыг хийдэг. Өөрсдөө шинээр нэр өгчдөг. Өөрсдийнхөө дуртай нэрүүдийг өгчдөг гэсэн. Тэгэхээр энэ бол нэг цээжлэн хийж юм байхгүй. Зүгээр хүмүүсээс нь шууд өөрөө асууж болдог. Энэ одоо кофений орц нарилга нь юу юм? Юутэй кофе юм бэ? За жишээ нь maple latte гэх юм бол ямар учиртай юм бэ? Юу байгаа юм бэ дотор нь гэж асууж болдог шүү. Тэгэхээр та энэ кофений нэрнүүдийг мэдэхгүй байлаа гэж юу ч санаа зовхон байхгүй шүү. Окей, зүгээр л асуучж болно гэсэн үг.